За мэдээж хүний хамгийн жаргалтай үе бол мэдээж хүүхэд нас байдгийм байна. Би бол бушуухан том хүн болоосоо том хүн болохыг мөрөөддөг байсан. Мэдээж би бол ушаа ушээж хүүхэд. Миний найз одоо хүүхэд насаа бас тусаад сайхан яриачээ. Тэгээд хоёлаа хамт би өөрийнхөө хүүхэд насыг ярьж, чи бас өөрийнхөө хүүхэд насыг яриа. Тэгээд хоёлаа бас нэг нутагт төрж өссөн адилхан л нэг нутгийн хүүхдүүд. Тэгээд би болох дээрээ Хүсгэл аймгийн Арбулаг гэдэг сумд төрж өссөн. Миний хүүхэд нас бол тэнд өнгөрсөн. Тэгээд миний өгшаавыг, миний аавын маань аавыг Жалцуу гэдэг хүн байсан. Тэгээд тэр хүн маань болох дээрээ зурхаач хүн байсан. Одоо оромж. Үүсийн хүрээ гэдэг Хүсгэл аймгийн Арбулаг сумд одоо тэр 3 дугаар баригад Билбулгийн баригадын ардл үүс гэдэг газар байдаг. Тэр одоо бүр юм хийд тэргүүлээд 40-50 юм лам хүүхдүүд хичээл зааж, зурхаа зааж, шарыг одоо шашин зааж, утам ном төвд хэл зааж гэж тэгж байсан. Тийм лам юм байна. Зөв. Тэгээд түүхийн цаг хугацаанд бол тэр хүн 1937 оны хэлмэгтүүлэлтээр бол тэр хар бараан түүх бол манай хүшин аав хүүхдийг бол тойроогүй дайрч авсан. Тэгээд бас хэлмэгтэж 10 жилийн хэлмэгтлэр бол хэлмэгтүүлээд тэгээд ошоо хэлмэгтэлтэй бол тэнд ер нь цаазаар эсвэл бол одоо шоронд явуулж ажил хийлгдэг байсан. Тэгээд манай ошоо бол одоо ханх мондын чиглэлээр юм зам застдаг тийм баригадад ингэж явж Зөв. Тэр бодон замууд тийм модон замууд одоо тэр ханхаас мөрөнгөний төвлөө ирэх замыг засалдсан тийм юм байна. Тэгээд бас их зовлон үзсэн. Тэр нь улс төрийн хэлмэгтлийн үед хэлмэгдсэн байна гэдэг нь бол тогтоогдоод сүүлд бол цагаатгагдаж Монголын төр бол цагаатгалыг өдөртөн зохион байгуулах комисс гэж байсан. Тэгээд тэр комиссаас бол аль биесээр цагаатгагдаж одоо нэрэн цагаатсан. Тийм одоо хөш аавын хүүхдтэй. За манай хөшөөж бол Должин гэдэг хүн байсан. Хөш аав хөшөөж хоёр маань бол 5 сайхан хүүхдтэй. 2 эрэгтэй 3 охинтой ингэж төрж өссөн. За миний төрж өссөн одоо газар бол Хүсгэл аймгийн Арбулаг гэсэн. Тэгээд манай хөш аав бол аав манай одоо сайн тийм ажилтаа. За ээж манай бол өөрөө хүн байсан. Тэгээд бил бол юм баригад 3 дугаар баригад дээр нутгалж байсан. Ийм сайхан хүн байгаа. За бас там барьдаг. Тэгээ одоо нэг одовтой хүн шүү дээ. тий там бариад там гэдэг нь бол одоо уламжлалт ангаах ухааны чиглэлээр бас явсан. Тэгээ бас эрдэм номдоо шарын шашны чиглэлээр шүтлэгтэй бас ном уншдаг, ном мэддэг тийм сайхан. За энэ одоогой солихтой таарч байна. Хөртөө хөр бороод орч тийм. За тэгээ хөшөөж манад бол сайхан одоо хөдөлмөрч энэ олон хүмүүсийг үүссэн тийм сайхан хөшөөж маань бол баттай ирээд байсан. Тэгээд одоо бүгд энэ орног байж байгаа. Тэгээд хүүхэд нас маань бол зуны амралтаар Билбулгийн баригад дээр өнгөрдөг байсан. Булгийн баригад дээр зам бол хөшөөгийн даачиж тугалнаас ахуулаад тэгээд хонь хариулаад тэгэл ер нь хүүхдүүд зуныхаа амралтаар тэгэл ажлуудыг хийж үздэг байсан. Гэтэ Билбулгийн баригадын яг урдлахын талд одоо чи нэг баян зүрхэд жахад нэг дил чулуу байдаг. Тэр чулуун дээр миний яг зуны дээр орсомжтой үед өнгөрдөг байсан. Тэр чулуун дээр би өнөө хариулаад номоо уншаад мөрөөдөд сууж яадаг байлаа. Тэгээд ном уншаад явж байгаад 2 цаг тутамд дээдлэр цагаан онгоц явдаг. Тийм шүү дээ. Утаат онгоц. Тийм утаат онгоц. Утаат онгоц. Тэр бол хүүхэд нас утаат онгоц. Тэгээд тэр онгоцны жолооч болъё гэсэн зорилго тавиад. Тэгээд наран ургахаас наран шинг хүртэл энэ онгоцныг жолооч олчих юм бол одоо миний хүсэл мөрөөдөл биелнэ. Бидний бараад тийм байсан шүү. Гэнэн бөгөөд гоё мөрөөдөлтэй байлаа. Онгоцны жолооч болно гэдэг. Тэгээд харамсалтай болж чаддаг 6 дугаар ангид би олгоо оргоод аймгийн төвд
өглөө бодож хараад тэр мөрөглөө маань тэр аймгийн имлэгт ингээд дуусчихсан шүү дээ. Тэгээд дараа нь мөрдөн байцаагч болъё гэж. За цагтаа. Тэгээд би ч одоо ерөөсөө сумын төв дээр хараг тэр албан ёсны цалин хатан мөрдөн байцаагчаас илүү мэдээлэлтэй. Сумын засаг дарга мэдээлэлтэй байгаа. Мөрдөн байцаагч мэдээлэлтэй байгаа. За 3 дахь нь бол бас айхтар шааруулж. залуучууд дотроос Хар багасаа л ер нь хүүхдүүд дотроос би л илүү мэдээлэлтэй. За. Тэгээд дараа нэг мөрдөн байцаагч ажиллаж бас тэмч гоё ажил биш санагдсан. Тэгээд миний бас улам судраас судалсан чинь 15 цагтаа бидний хүүхэд байх чинь ер нь бол айл орж ирээд ингээд тоглож моглож наадч болдгоо гэсэн тийм 15 цагтаа ирлээ гээд амар тийм тэр ч одоо ирээд оны баг сүүлээр тийм л байлээ шүү дээ. Тэр үед тэгэл тийм мангаа ирээд аваа шүү, ийм хүн ирээд аваа шүү, тгийж аваа шүү л гэж айлахгүй. Ер нь нийгэм бас хэцүү байсан байх шүү одоо гэж бодож байгаа. За миний хүүхднээс бол тэгж яасан. Тэгээд манай аав маань бол сумын нөгөө сүүний машины жолооч байсан. Тэгээ миний ер нь Монголынхоо төр гэх юм уу олон нийтийн төлөө зүтгэсэн яг өөрөө мэддэг зүйл бол ер нь 4-р ангиасаа би аавтайгаа хамт тэр сумынхаа олон нийтийн ажилд оролцож байсан. За. 4-р ангид би өглөө 4 цаг гэхэд аавынхаа машинд суугаад өглөө одоо фермүүдээр явж суу ачдаг. Манайх чинь 5 фермтэй. Тэр би хүүхэд юм шиг байсан. Тэр чинь тэр сүүний машинтаа ингээд сүү цуглуулад За. 6 цаг гэхэд яг ферм дээр очингууд нэг сайлчаад ингээд хэдэн 10-аараа гарч. Чи одоо цагаан өнөөний бээр бил шүү дээ. Одоо тэгвэл би чинь бас одоо тэр фермийнхэн өнөөдрийн сүүгийг нь борлуулдаг байх. авчирж завод гэж байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Сүү тосны завод гэж мэднэ шүү дээ. За тэр сүү тосны заводд нь бол одоо таартаа өглөө 4 цагаас машин бүрэлдэхүүн гэж одоо бас ингээд машин миний манаас тэр би 4-р ангиас ер нь улсад ажилласан жил маань эхэлсэн гэсэн. За. Нэлээд одоо ингээд бодоход улсад ажилласан жил бол бас нэлээд хэцүү байгаа шүү. 4-р ангиас ингэж юм байна. За нэг тиймэрхүү хүүхэд насны дурсамж байна. Өгшөөж маань бол тийм хүмүүс байсан. Тэгээд Төсгөл аймаг Арбалаг сум. Тэгээд манай Арбалаг сум бол бас Харуу ихтэй. Ер нь байгалийн янган цагаан жолоодын овоо гэж сайхан овоо байгаа 17 овоо. Тэр овоонд бол 1780-аад оны үед хотын шатрын чингүн жогоо бол Монголын төлөө манчин дарлал 300 жил дарлагдсан монголчуудыг өөрсдөө тусгаар тогтнолоо олъё гэж тэмцээд тэгээд уршаа явж Бээжинд хороогдоод тэгээд нутгийн иргэд нь бол жижигний эрхийн ороогийн авчирч тэр манай цагаан жолоодын овоонд ингэж онголсон тийм ингээд төвхтэй. Дээрээс манай тэр овоо манай тэр нутаг бол бас энэ Монголынхоо хүнд хэцүү цагт тусгаар тогтнол эрхчлөөний төлөө цогтоо тэмцэж явсан тэмцэгчдийн үлгэрийн төр бүр хоёр мөнх хоршиг гэсэн тийм л одоо хоёрхан үлрэг хэлж үлдээсэн юм аа цогтоо тэмцэгч. Ер нь бол захиас шүү. Захиас тийм. Тэр төр өөр хоёр нь мөнх хоршиг болтугай тэгээд энэ Монгол улс манаас хөдлөн явж болтугай л гэж бодож. За миний хүүхэд бас авчихсан байна. За таных шууд би яах. За би ч бас нэг 80-аад оны хүүхэд мэдээж арчсан. Төвсгөлийн одоо үеийн одоо өсч тарилсан эмэл хүүхэд. Мэдээж одоо тэр социализм нэг юм цагаан өнөөний ферм одоо бүх юмыг одоо солонгын заримдаа ярьж хахад явжлаа гэж. Ер нь бол энэ цагаан өнөөний ферм дээр би өссөн. Яг нэг сая миний Өсгөл аймгийн бүрэн тогтсон юм. Эрчим байр гэдэг дээр буюу эрчим туяа одоо энэ дөрөв дээр туяа багийн нэлээд би ч одоо тэгээд манай ушээж манай улаа бол хүмүүс тэгээд ээж бол мэдээж улаа бол төрсөн. Наав тал бол одоо бүрэн тогтсон юм хүмүүс гэдэг. Мэдээж би ч одоо ушээж игээл аягүй их дуртай. Манай ушаа бол одоо их сайхан хүн байсан.
намайг хүүхэд байхад одоо морин дээр хин гэж хүн байв. цэнтэй шиг гэдэг юм байлаа. Морин дээрээ суулгаж аваад хөдлөө л явдагсан. Би ч морин дээрээ заримдаа үүргэлээ нэг очоод тэгэл заримдаа үүрүүлээл ингээл ерөөсөө өөгийн нуруу, эмээгийн нуруу, морины нуруунаас ерөөсөө буугаагүй. Би ч бараг 7-оос хүртэл бараг эмээгийнхэн гэж одоо өссөн байж шээ. Одоо ингээд бодож байгаа. Тийм эрхэл хөвгт байлаа. Тэгээд бас хүүхнээс үнэхээр сайхан цагаан үнэний бэр гэж том айлт тий. Айгүй олон айлууд. Ингээл айл болгоны сайл тэгээд зотон цай хийгээл хитцтэй цай хийгээл ингээл уугаал өссөн байна. Тийм бас тэгэхээр дурсамжтай. Нөгөө том болоод ямар хүн болно гэдээ би түрүүнийх шиг тийм юм. Зөв. Мэдээж одоо ингээ хүүхэд нас ингээд яг л мал аж ахуй, Монгол аж ахуй тэр аргаар л өссөн. Тэгээд намрын оройны нөгөө нэг тэр нэг өхөр одоо усгас саадаг тий. Бид нар ч одоо ямар гутал одоо баг байхгүйсэн юм шиг одоо бодож байгаа. Хөл үтсэн гараад бүхэн шээсэн дээр ихдэг байсан. Тий. Хөл үтсэн гараад алхах яг намрын хариун дээр тэгээд хөл дараал явах дээр нөгөө өхний баас шээс хэвтэрдэр гişиг тий. Тэр айгүй гоё одоо юм мэдрэмж төржсэн. Одоо яг ингэ бодож байгаа. Тэгэхээр бас гоё дурсам санагдаж байна. Мэдээж хүүхэд насны солонготой хүүхэд насны дурсамж бол мэдээж бас утаа тонгоц буюу одоо дээгүүрийн агаараар том онгоц систем байсан. Мэдээж онгоцны одоо нисгэж болохыг айгүй мөрөөддөг байсан. Жишээ сая минийхийг уурчиж байгаа юм шиг. Би яг адилхан чи тэр аргуулыг мөрөнгийн яг дээгүүр ингээд одоо нисэж байгаа шүү дээ. Манай дээгүүр. Тийм шүү дээ. Хэрчмээ яг дээгүүр нисэж байгаа байхгүй. Тэр чинь байнга л харж өсч. 2 цаг тутам нэг. Тий. Ерөөсөө тийм байсан. Тэгэл яг л тэр чинь онгоцоор онгоцны одоо нисгэж болно л гээл одоо хөөрдөг байлаа. Тэгээд яг одоо би ч нэг хүүхэд байхдаа бас нэг ноцолтноо, барилдсан тэгэл одоо мэдээж Монгол хүүхдээ яг л зарчмаар мал ахуйтайгаа ноцолтоод хүүхдтэйгээ ноцолтоод тийм л мөрөөдөлтөй байсан. Тэгээд яаж яваад онгоцны одоо нисгчээ болсон бүүмэд нэг мэдхэд 10 жил төгссөн. Тэгээд их сургуульд орсон. Их сургуулаад өгсөн гэдэг ажил дээр одоо явж байгаа. Тэгээд мэдээж чи бид нар бол одоо нийгмийн амьтан нийгмийнхаа сайн сайхны төлөө одоо ингэж зүтгэж явж байгаа. Ийм л баяр сайхан залуу ингээд сэтгэл зүрх одоо тий үзэл санаа бүх юмаа одоо ингээд нэгтгэхэд ингээд явж байгаа. Энэ арчсан нийгмийнхаа төлөө сайн сайхны төлөө зүтгэж яваа юм баяр залуу байна. Тэгээд та бүгдэд сайн сайхныг хүсье. Хүүхэд насны дурсамжаа харсан чинь бас хөгжилтэй юмнууд байна. Хүүхэд насныхаа дурсамжийг хоёлаа хөргөжлүүлээд одоо битэр нөгөө мөрөнгөөс гараад Эрдэнэт дээр ирж байна. Энэ дээр нэг хоол идсэн. Тэгээд дахиад цаашаа жоох хөргөжлүүлээд хөө. Тэгээд энэ хараад ийм гоё хур борооноор, ийм гоё солонгоноор тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүст энэ солонгыг бас бэлгэлж шүү. Цаашаа ингэж жаад өөр ингэж. Өрөөл Батар шигэ.